маягтай хэдэн зүйл хэлье. За илтгэлүүд бүгд ирсэн. Илтгэлүүд дээр тавигдж байгаа саналууд бидэнд ирсэн гэсэн үг. Өнөөдрийн хурал дээр яригдсан асуудлууд бүгд протоколтой. Одоо ингээд илтгэлүүд дээр тавигдсан цаашид хэрэгжүүлэх улсын хурлын төвшөнд боловсруулагчид, тодорхойлогчдын төвшөнд анхаарах асуудлуудыг бид нар анхааралд авъя. За 18 хүн үг санал хэллээ. За нэг ерөнхийд нь багцлаад нэг 9 чиглэлээр үг хэлчихөө гэж харж байна. Нэгдүгээр эрүүл мэндийн боловсруулалтын асуудал дээр онцгой анхаарья гэдэг асуудал ярьж байна. Урьдчилан сэргийлэх, зөв амьдрах, зөв хооллох, за эрүүл мэндээ яаж хамгаалахын, за бэлгийн боловсруулалтын асуудал, гэр бүл төлөвлөлт гэдэг маш олон асуудал ерөнхий боловсрол цэцэрлэгийн наснаас нь өксүүлээд хүн болж төлөвшөлтөл нь ер нь бол боловсруулах асуудал дээр бол нэлээд анхаарах шаардлагатай байна гэдэг асуудал ярьж байна. Тодорхой саналууд хэлж байна. За хоёрдугаарт тодорхой судалгаануудаа наривчлаач гэдэг асуудлуудыг бас ярьж байх шиг байна. Маш олон тооцоо судалгаанууд байна. Өнөөдрийн энэ дээр ирсэн материалууд дээр хүртэл зарим судалгаанууд зөрүүтэй юмнууд харагдаж байна лээ. Тэгэхээр энэ тоо судалгаа юмнууд дээрээс цаашид хийх ажил арга хэмжээгээ бид нар ирэмдлэх, дараалах тодорхой асуудлуудыг бас бодлого болгож хэрэгжүүлэх энэ асуудал яригддаг учраас энэ судалгаагаа наривчлах асуудлаар судалгааны байгууллагууд маань эрүүл мэндийн яам маань бас анхаарч ажиллах шаардлагатай байна шүү гэдгийг бас хэлий. Энэ дээр бас цаашид хэдүүлээ хамтарч ажилланаа. За дараагийн 3 дугаарт мөнхөөгөө хэлнэлээ. Төрийн бодлогоо хүний хөгжлийн бодлогоо нэлээд тэм зөв тодорхойлж гаргаж ирж ажиллах шаардлагатай байна гэх нэлээд тэм том бодлогын түвшний чухал үг санаануудыг бол мөнхөөгөө хэлсэн. За энэ дээр бол одоо бид нар бас нэлээд нарийн анхаарч ажиллах шаардлагатай байна. Хүний хөгжлийн бодлогоо бид нар одоо өнөөдөр 21-р зуунд аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж ярьж байгаа энэ цаг үед нэлээд анхаарч нэлээд өөрөөр харах шаардлагатай болсон байна гэдгийг бол хэлж байна. За 4-дүгээрт төр хувийн хвшил үйлдвэрчний хөвлийн байгууллага, төрийн бас байгууллагуудын тэг өргөн хүрээний түншлэлийн асуудлыг ярьлаа. Энэ асуудал бол зөвхөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал гэлтгүүгээр ерөнхийдөө гендрийн тэгш байдлын тухай хууль, бодлого энэ олон асуудлууд өнөөдрийн яригдсан асуудлуудыг энэ нэлээ өргөн хүрээнд ярих шаардлагатай. Цаашид бол энийг ингэж зохион байгуулж ажиллаарай гэдэг саналыг бас хэлж байна. За 5 дугаарт мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэх, ялангуяа энэ урологийн мэрэгжлийн хүмүүсээ бэлтгэх тал дээр төр бодлого гаргаж ажиллах ёстой байна. Ер нь бол андрологийн эмч бол байхгүй биш шүү дээ. Би бол тэгж ойлголоо. Хуучин бол бөөрийн эмч нар уролог бөөр гэж явж байгаад андролог гэж гарч ирэнгүүт төрлөөгөө жоохон хөрвөх маягтай ажиллаж байгаа мó л гэж ойлголоо. Тэгэхээр андрологийн эмч ер нь бол уролог андрологийн эмч эмнэлгийн мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэх тал дээр эрүүл мэндийн яам, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультайгаа хамтраад тодорхой бодлого гаргаад энэ дээр энэ жилээс цаг оройтолгүйгээр ингэж ажиллаарай гэдгийг бас байнгын орооны зүгээс чиглэл болгож байна. За 6 дугаарт санхүү төсвийн асуудал яригддаг юм байна. Ялангуяа энэ олон улсын төсөл хөтөлбөрүүд эрүүл мэндийн чиглэлээр бас маш олон төсөл хөтөлбөрүүд Монгол улсад хэрэгжиж байгаа. За үнэхээр энэ олон улсын төсөл хөтөлбөрүүдийн хүртээмж төсөл хөтөлбөрүүдийн одоо зорилт нь нэгдүгээрт болж гин үү? Хоёрдугаар төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжиж байгаа хэрэгжилт нь яг одоо тэр зорилтынхаа дагуу үнэн зөв явж чадаж байна уу? А 3 дугаарт зорьсон үр дүндээ хүрч байна уу гэдэг энэ асуудал дээр бол би бол байнга шүүмжлэлттэй ханддаг. Олон улсын байгууллагынхаа уулзалтаач хэлдэг. Өөрснөө нэг юм тодорхойлоод оруулаад ирдэг. Тэрийг нь манай яам тамгын газрын доод дунд тушаалын алуун тушаалтнууд ялангуяа энэ төсөл хөтөлбөрөөр олон жил занимаалдсан хүмүүс чиглүүлээд ороод ирдэг. Маш чухал гээд. Тэгээд төсөл хөтөлбөрийн задаргааг нь харахаар ерөөсөө л нэг гадны боловсон хүчнүүдийн цалин мөнгө нааш цааш явах томилолтын зардал болчдөг. Тэгээ ганц нэг эзүүлэг хийгээд дуустдаг. Маш том дүнтэй. Тэгэхээр энэнийг гих зэргээр ерөнхийдөө за энэ олон улсын төсөл хөтөлбөрч юу ах вэ? Улсын төсөвд ч гэсэн энэ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаар бас тодорхой асуудлуудыг төсөв хөрөнгөнд нь суулгаж өгөхгүй бол одоо эн чинь маш олон асуудлууд яригдлаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол анхаарах шаардлагатай байна. Төсөв санхүүгийн хүндрэлүүд гардаг юм байна гэдгийг бол ярьж байна.
За 7-дугаарт хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ анхаарья. Хангалттай хууль тогтоомжууд байна. Бодлогуудаа гаргасан байна. Өнөөдөр маш олон стандартууд мөрдөгдөж байна. Чухам яг энэ стандартууд мөрдөгдөж байна уу? Хууль тогтоомжууд хэрэгжиж байна уу гэдэг дээрээ Монголын төр бас анхаарч хуулийн хэрэгжилт, тогтоомжийн хэрэгжилт энэ стандартыг мөрдүүлэх тал дээрээ бол онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна гэдэгтээ бол санал нэг байна. Тэгэхээр энэ дээр бол түрүүн бас зар сурталчилгаа рекламны асуудлыг ч ярьлаа. Энэ чинь стандарттай холбогдоод явчих байх бас эрүүл мэнд хууль тогтоомжтой холбогдоод явчихна. Тэгэхээр энэ дээр бол бас байнгын орооны зүгээс эрүүл мэндийн яамтай хамтарч бас анхаарч холбогдох байгууллагуудтай хамтарч анхаарч ажиллая. Стандартын төв байгуулагч байгаа. 8-дугаарт олон улсын туршлагыг нэвтрүүлэх тал дээр олон улсад бас энэ асуудлууд ямар хэмжээнд яригдж байгаа, ямар судалгаанууд хийгдэж байгаа, юу нэвтэрж байгаа тал дээр бол анхаарч ажиллаач гэдэг саналыг хэлж байна. Дэлхийн жишээ болгоод дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бас болон Европын орнуудын туршлагуудыг бас нэр цохож хэллээ. Эдгээр асуудлуудыг манай эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагууд энд ирсэн энэ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан энэ байгууллагууд энийг би бол ер нь өргөн хүрээнд нь эрүүл мэндийн асуудал дээр гэдгээр нэлээд олон асуудлууд хамаатуулж ярьж байгаа гэдгийг бас та бүхэн ойлгоорой. Ганцхан өнөөдрийн эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэдгээс гадна ер нь эрүүл мэндийн салбартаа гэж хэлж байна гэж ойлгоорой та бүхэн. Тэгэхээр энэ олон улсын тэргүүний туршлага энэ юмнуудыг бас нутагшуулах, нэвтрүүлэх, тэднээс санаа авах ийм боломжууд юу байдгийг бэ гэдгийг манай ажил хариуцсан хүмүүс бас энэ дээр онцгой анхаарч ажилласаа гэж хүсэж байна. 9-дүгээрт тодорхой өвчлөлүүдийг бууруулах талаар нэр цохож хэллээ. Жишээлбэл илэгний өвчлөл, за сүрьегийн өвчлөл, за бөөр эрэгтэйчүүдийн өвчний нэр цохож тодорхой өвчнүүдийг бууруулах асуудал ярьлаа. Бэлгийн замын өвчин гэх зэргээр. Тэгэхээр энэ дээр нэлээд их яригдсан сүрье өвчлөлийн асуудал, халдварт өвчин дээр бол эрэгтэйчүүд маш их өртөмтгий байна гэдэг асуудал яригдж байгаа. За улсын хурал дахь сүрьегүй Монгол лобби бүлэг байгуулсан 2 сард олон улсын парламентын бүлгээс ийм бүлэг байгуулаач гэдэг хүсэлт манай байнгын орон дээр ирснийг, их хуралд ирснийг манай байнгын ороо авч үзээд би өөрөө ахлаад сүрьегүй Монгол гэдэг лобби бүлэг байгуулсан. Өнгөрсөн 7 хоногт ерөнхий сайдын зөвлөх, манай эрүүл мэндийн сайдын зөвлөх холбогдох халуун тушаалтнуудтай уулзаад 5 сарын 16-нд ямар ч байсан газар дээр нь нөхцөл байдалтай танилцсан. Сүрьегийн яг одоо эмчилж байгаа голомт болсон тэр эмнэлгийн байгууламжууд нь хотын төвд хүн ам төвлөрсөн газартаа байна. За тэгэхээр энийг яах вэ? Газар дээр нь үзье 5 сарын 23-нд хэлэлцүүлэг зохион байгуулна өргөн хүрээнд. Энэ 6 7 8 саруудад төвөрчилсөн нэлээд тийм томоохон илрүүлэг оншилгооны тийм томоохон ажлуудыг эхлүүлээ. 9 сард үндсэндээ үндэсний томоохон хөтөлбөр болгож ерөнхий сайдын ивэл дор оруулж энэ асуудлыг ер нь цогцоор нь шийдэх, сүрьегийн больниц эмнэлгийн асуудлыг эх жилийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлүүлэх асуудлыг хөөцөлдөх. Энэ асуудлуудыг бол улсын хурал дотор ямар ч байсан манай лобби бүлэг ажлын энэ асуудалд анхаарай гэдэг юм асуудал явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол сүрье өвчлөлийн өвчлөгчдийн дийлэнх нь бас ирчүүд байгаа учраас, илэгний өвчлөлийн дийлэнх нь ирчүүд байгаа учраас ер нь энэ халдварт өвчний өвчлөж байгаа хүмүүсийн дийлэнх нь ирчүүдийн асуудал яригдж байгаа учраас бас өнөөдрийн асуудалд хамаатуулаад энэ бас нэг зарын чанартай энэ асуудлыг бас хэлж байна. Тэгээд энэ 9 хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай гэж та бүхнээс тавьсан асуудлуудыг нийгмийн бодлогын байнгын хорон дээр тусгайлан авч үзээд холбогдох яам, холбогдох байгууллагууд, холбогдох албан тушаалтнууд руу ямар ч байсан одоо бичгээр явуулаад энэ асуудлуудаа бид нар эргэж энэ асуудал дээр хяналтаан тавиад цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээнийхээ асуудлаар одоо бид нар бол анхаарч ингээд хяналтаа тавиад ажиллана. За тэгэхээр өнөөдөр энэ хэлэлцүүлэг маань бас нэлээд бас үр дүнтэй боловсруулагчид манай их хурлын гишүүд маань бас нэлээд анхааралтай авч ингэж ач холбогдол өгж оролцсонд бол талархаж байна. Хоёр гишүүндээ мөн түрүүн бас саналаа хэлсэн оролцсон гишүүдэд онцгойлон талархал илэрхийлж байна. Манай оюун дээр гишүүн бол нөхөн өрчүүн чиглэлээр бас хуулийн төсөл барих, өргөн барих гэж байгаа, ажиллаж байгаагаа бас та бүхэнд хэлсэн.
За манай ундрмаа гишүүн бол яг манай байнгын хорооны эрүүл мэндийн салбарын чиглэлийн энэ гол хуулиуд, гол ажлын хэсгүүд дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр би юу гэж хэлэх гээд байгаа гэхээр өнөөдрийн энэ саяны ярьсан энэ 9 чиглэлийн энэ бодлогын асуудлууд дээр байнгын хорооноос ер нь тусгайлан ажлын хэсэг ажиллуулж энэ холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хуулийн хэрэгжилтийг шалгах, за ер нь цаашид их хурал дээр авч хэрэгжүүлэх хууль тогтоомжийн өөрчлөлтүүдийг саналыг байнгын хороонд оруулж танилцуулах энэ ажлын хэсгийг ер нь гаргаж ажиллуулъя гэсэн ийм санал бодол төрлөө. Энэ дээр бас гишүүдтэйгээ бас санал солилцлоо. Тэгэхээр цаашид энэ ажлыг бол одоо ингээ байнгын хороо хяналтандаа аваад энэ асуудлыг ингээд ажиллах болно гэдгийг бас хэлье. Тэгээд илтгэгч нартаа баярлалаа. Маш чухал асуудлыг бас нийгэмд бас харанга дэлдэж ингэж асуудал болгож гаргаж тавьсан. За ялангуяа онцгойлон Нямсүрэн гавьяатта бас талархал илэрхийлж байна. Энэ саналыг анх гаргаж байсан. За бусад илтгэгч нартаа баярлалаа. Энэ дээр үг хэлсэн, санал хэлсэн болон оролцсон бүх хүмүүст нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээний байнгын хорооныхоо гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Та бүхэнд ажлын амжилт хүсье.